За өчтөр Жан багшийн контентээр reaction хийсэн өнөөдөр үргэлжлүүлэхээр байгаа. Яг гэх юм бол сүүлийн хэсэгт бүр сонирхолтой юмнууд ярьсан. За let's go. Complete divorce from that the collapse of the Soviet Union also introduced disaster for the US. So again, when it was celebrated that the adversary was defeated, but what's often missed was that the adversary balanced the US. It forced the US to embrace strategic thinking, to constrain itself, to be measured afterwards. Совет холбоо байхгүй болсныхан дараа Америкчууд нэг томоохон юм алдсан гэж. Тэр юу юм бэ гэх юм бол өрсөлдөгч алдсан. За өрсөлдөгч байхгүй байна гэдэг чинь өөрийнхөө тэн шийдвэрүүдэд оновчтой гарах хэрэгцээг болно. Тэ хүн шиг байх хэрэггүй болно. Ерөнхийдөө тоглоомын талбай дээр хамгийн том хүүхэд байна гэдэг чинь зүгээр тэр талбайныхаа атман болчин гэсэн үг. Одоо эзэн нэгэн цагт атман дэндүү их давраад явчаад өөрийнхөө сүр үлчдэг. Одоо нөгөө хөвөний хөгжлөн зогсчдаг гэсэн үг байхгүй юу? За энийг ерөөхдөө Глендис нь ярьж байна. За тэгээ өшөө сунжирхах дундуур нь би ерөөхдөө найр болчихно бити санаа зов. Пепстонт яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл, арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайдл юу болох юм бэ гэх юм бол багц дотор ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Essentially, the strategy of the U.S., the hegemonic strategy, was to be everywhere. This is diminishes strategic thinking because now suddenly you don't have to make priorities. You can absorb a lot of pain if you make a lot of mistakes. Тэгээд ер нь бол тоглоомын талбайгийн хамгийн том атман болчихно гэдэг чинь дэлхийн миний тоглоомын талбай болчихно гэсэн үг. Тэгээд Америкчууд хаасайгүй дан хийсэн Middle East, Аз, Африк, Сомалия, Либия, Афганистан гэх мэтчлэн тэгээд өөрөө ерөөхдөө бүх мөнгөө дэлхийд даяар ингээд цацж байгаа зэвсгийн компаниудын керманд орчдөг. In terms of having obligations everywhere on the planet, every corner of the world, the US should have final say. Тэгээд ерөөхдөө холо банданга дэлхийд даяар хутгаж байгаа юм чинь гараа бүх тоогоолгоо оруулсан байгаа. Тэгээд дэлхийд болж байгаа бүх юм надаа хамаатай, надаас зөвшөөрөл аваарай гэсэн үндснээс улсаа дэлхийгээ өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд өдөрцсөн болохоор ерөөхдөө одоо Америкчууд амьсгаа алдчихж байгаа юм биш үү? Утгатай юм Глендис нь яриа л байна. Асуугаагүй. Avoidably would exhaust the US. Many people did warn about this in the 90s though. They would exhaust themselves and all the resources siphoned off to the periphery to run an empire. That's largely what you're talking about, isn't it? That is all the infrastructure, all the the poverty increasing, all this money that could be spent on the population is going abroad. Тэгээ Америкийг хараад үзэх юм бол та зүгээр ингээ Google руу ороод YouTube руу ороод Appalachia-г хайгаад үзээрэй заяа. Тэгээд ерөөхдөө Америкийн Appalachia тэр хэсэгт ер нь Америкчууд яаж амьдарч байгаа юм бэ гэх юм бол тэн зүгээр хаягдсан цагаан арьстай Америкчууд зүгээр тэндээ мөнхөрч байгаа заяа. Хар тамхи арх ерөөхдөө эдийн засгийн хөгжил, сургууль, боловсрал тэн зүгээр хаягдсан ажлын байр олдохгүй зүгээр бүгдээр нэг амбар дотор ингээд зовоод амьдраад сууж байгаа. Тэгээ ерөөхдөө халамжаараа л амьдарч байгаа. Тэнд бол Америкчууд ингээ хаягдсан. Тэгээ тэр хүмүүс ерөөхдөө Дональд Трампыг сонгодог. Яагаад тэгж амьдарч байгаа юм бэ гэх юм бол дэд бүтсэн байхгүй. Тэ боловсролын систем, их сургууль тэнд ингээ явахгүй байгаа, компаниуд тэнд үйлдвэр барихгүй байгаа. Яагаад гэх юм бол дэлхийд тийм Бангладеш энэтхэг гэх мэт чинь тэнд нэг ядуу хүмүүсийн дэргэд үйлдвэр барьчих юм бол тэд нар ажлыг хийчнэ. Эсвэл бид нар ерөөхдөө хар ажил хийхэ болчих. Бид нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол технологийн компани Facebook, Meta, Google гэх мэт чинь тэргээр дамжуулан ашиг олж байгаа юм чинь тэнд амьдарч байгаа хүмүүс ерөөхдөө тэр Америкийн элитүүд за язгууртнууд тэднийг бүр хүм биш гэж хардаг болцсон хамаагүй болцсон гэсэн үг тийм. Run an empire. Yeah, you're absolutely right. So a very good historical analogy is the Roman Republic. So there's been a lot of debate about why the Roman Republic fell. But the Romans themselves believed the Roman Republic fell because they destroyed Carthage. Ромыг зүүрлж гин ерөөхдөө түүхийг хараад үзэх юм бол адилхан төстэй жишээ байна уу гэсэн чинь байна гэж юм. Ромыг хараад аваад үзэх юм бол за тэгээ Ромын Republic тийм Julius Caesar Rubicon голыг ингээд давчаад хамаг эрх мэдэл аваад диктатор болоод Julius Caesar өөрөө худгалуулаад дараа нь Augustus гарч ирээд тэгээ юу болсон бэ гэх юм бол empire болсон. Том гүрэн болсон. Нэг л хүн ерөөхдөө дийлэх эрх мэдлийн ингээ автсан одоо хаан шиг ерөөхдөө ингээд засаглалаа удирч байгаа гэсэн үг. А тэгээ ромчууд өөрийнхөө тухай
өөрөө бичсэн гэж юм. Манай републик яг алга болсон юм бэ? Манай арчлалтай төстэй систем ерөөдөө яг нурсан юм бэ гэх юм бол бид нар Carthage-ийг барсан учраас. За та мэдж байгаа юм бол Punic Dan 1 2 3 гэсэн байгаа. Hannibal тэр агуу генералын тухай та сонсч ирсэн баг. Ямар улсын хүн байсан бэ гэх юм бол Carthage гэдэг улсын хүн бас нэг томоохон хот. Тэгээд тэр Mediterranean Sea ерөөдөө тэнд номер 1 байсан. Тэгээ Ромчууд өөрөө гарч ирээд тэг яасан бэ гэх юм бол цаг хугацаа өнгөрөх тусам Carthage-тэй 3 удаа алцаад Carthage-ийг бараад тэгээд ганц үлдсэн том гүрэн Ром болсон. Тэрнээс хойш ерөөдөө тэр Франц, Испани, Африк, Египт тэ баг-багаар Левант бүгдийг нэг эзлээд тэгээд тоглоомын талбай дээр ганц үлдсэн атман болсон гэсэн үг. Тэгээд тэрнээс болж Ромын републик олон за нэг ойролцоо нэг 150-аас 200 жилийн дараа өөрөө нурсан гэж байна. Америкчууд энийг speed run хийж илүү хурдан амжуулж байгаа шүү. Like right before the Third Punic War, there was a huge debate in the Roman Senate as to whether to actually attack Carthage. And people like Cato, the senior, Cato the elder, wanted to destroy Carthage once and for all because they saw Carthage as the final and ultimate threat to the supremacy of the Roman Republic. But there were others who cautioned, listen, we need an enemy to balance us out. За тэгээ 3 дугаар Punic Dan болж ах үедээ Ромын их хурл дотор сенат дотор юу ярилцж байсан бэ гэх юм бол ер нь бол Carthage руу тэр чигтээ бид нэр дайрах уу. За дайрсан. Scipio Africanus тийшээ явуулсан. Тэгээд ерөөхдөө Hannibal-ыг дийлээд тэгээ юу хийсэн бэ гэх юм бол Carthage-ыг нураасан. Тэгээд домгийг ингээд хараад үзэх юм бол тэр түүхийг уншаад үзэх юм бол Carthage хотыг нураасныхын дараа тэр талбай нутаг дээр бүр ингээд давс цацсан гэж яагаад гэх юм бол дахиж тэнд юм урахгүй байгаасаа өнөө юм худлаа би яг сайн мэдгүй байна. Гэхдээ Ромын сенат дотор зарим хүмүүс нь бас ер нь юу хэлж ийсэн бэ гэх юм бол Carthage-ийг устгах ёсгүй хэрэггүй биднэрт нэг өрсөлдөгч байх ёстой. Өрсөлдөгч байж бид нарыг хянана, биднийг хязгаарлана, бидний өсөл, бидний засаглал эрүүл байх болно. Тийм учраас Carthage-ийг үлдээх ёстой юм биш үү? Тэгээд зарим сенаторууд Cato the elder юу хэлж байгаа юм бэ гэх юм бол юу яриад байгаа юм бэ? Тоглоомын талбай биднэрийнх байх ёстой. Бид нар Carthage-ийг устгана гэсэн шийдвэр гаргасан гинэ. If we destroy Carthage, then we will become arrogant like every other empire in the past. And we will be torn apart by civil war, civil strife. We will embark on pointless military adventures overseas. We'll expand too fast. We will financialize the economy and bankrupt most of our population. Тэгээд Ромын хэдэн сенаторууд юу хэлсэн бэ гэх юм бол Carthage-ийг бид нар устгах юм бол тоглоомын талбай дээр бид нар ганцаараа үлдэн. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам бид нар хоорондоо алцдаг болно. Одоо иргэдийн дайн болно гэсэн үг. За тэгээ хараад үзэх юм бол НАТО буюу Америк барууныхан хараад үзэх юм бол удахгүй Европ, Америк хоорондоо алцах гад байна. За энэ бол илт харагдаж байна. За тэгээ Америкийн улс төр дотор ингээ хараад үзэх юм бол аль хэдийн нэг ерөнхийлөгч их шоронд хийх гэж үзсэн, дампууруулах гэж үзсэн, алах гэж 2 удаа бас оролдож үзсэн. Тэгээд Ромын сенатор бас юу хэлж байна гэх юм бол нэг дайсан байхгүй бол бид нар буруу юм дээр фокуслан дэлхийд даяар бид нар дайн хийн, өөрийнхөө санхуг хямруулна, өөрийнхөө ард түмнээ дампууруулна. Дотгошоо анхаарахаа болчин гадагшаа анхаараад болно. За тэгээ яг энэ түүх давтагдж байгаа зү сонирхолтой юм тий. While an elite become corrupt, arrogant, and insular, and that's exactly what happened. So they destroyed Carthage, and the Roman Republic fell maybe 150 years afterwards. Тэгээд элитууд язгууртнууд ерөөхдөө их цантай болно. Яг гэх юм бол тоглоомын талбай миний яг бид нар хүснээрээ хийн, хүн болгон миний үгэнд орох хэвээр. Итали номер 1, Ром номер 1. Та нарт ерөөхдөө хүн биш гэх мэт шин. За тэгээд unilaterally бүх шийдвэр гаргана. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол дэлхийн улс төр улс орны асуудлыг бид нар шийднэ. Хинтээ амтрахын, хинтээ наймаа хийхин, хинтээ дайн хийхин, хаашаа мөнгөө явуулахын, цэргээ хаашаа илгээх юм бэ гэх юм бол та хэдийн тусгаар тогтнол бид нарт хамаагүй та хэдийн улс өдөртөгч хаана бид нарт хамаагүй Ромын үгэнд ор яг юм болсон. За тэгээд 150-аас 200 жилийн дараа Ромын републик байхгүй болсон, empire болсон. And so this is a very similar situation to the United States. You know, there's been reporting that when Donald Trump ordered the attack against Iran, he did not believe the Iranians would close the Strait of Hormuz. He did not believe the Iranians could maintain
cohesion. He did not believe that the Iranians would strike. За тэгээ их цантай болоод дотроо ялцраад эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд өөр юу хэлж байна гэх юм бол Иран руу дайрах үедээ Дональд Трамп юу бодож ийсэн бэ? Юу өөрөө итгэцэн явж ийсэн бэ гэх юм бол Иранчууд тэ хариу барихгүй гэж бодож ийсэн. Иранчууд Strait of Hormuz-ыг хаахгүй гэж бодож ийсэн. Иранчууд Сауди Араб, Бахрейн, Катар, UAE, Кувейтийг бөмбөгдөхгүй байх. Тэд нэр тэгж даврахгүй байлгуудээ Америк номер 1 гэж бодож байсан гинэ. Тийм учраас ерөөхдөө энэ дайныг эхлүүлчээ тэднийг ингээд тултлан бөмбөгдөөд дэлхийн газрын зургаас арччих юм бол чимээгүй арчигдах болно. За тэгээ өмнө Венесуэла руу зүгээр ингээд ороод Мадурыг шүүрээд авцсан Кубыг бас ингээд доромжлоод ерөөхдөө засгийн газрыг өөрийнхөө гутлын уулныхаа доор чихээд оруулсан Иран яг адилхан байх болно. Иранчууд нэгдсэн байдлаа алднаа. Иранчууд өөрийнхөө засгийн газраа хайчнаа, өөрийнхөө улсаа орхио явна. Тэгээд зүгээр ингээд мүлхөөд тийм ээ буугаад өгөх баха гэсэн итгэлтэй байсан гинэ Трамп ба түүний бүлэг. GCC energy infrastructure. He didn't believe any of this stuff. In fact, they didn't have a plan B. They didn't have a plan to continue the war for more than 4 weeks. They thought that Iran bombardment, decapitation would be enough. And this is reporting from the Trump White House. And За тэгээ цагаан ордноос ерөөхдөө иймэрхүү төрлийн мэдээлүүд задарсан байна гэж тэгээд Трампын засгийн газар ба Pete Hegseth, Marco Rubio гих мэтчлэн ер нь бол план Б-гач бэлдээгүй. Тэгээ нурахгүй юм бол яах юм? Бууж өгөхгүй юм бол яах юм? Strait of Hormuz-ыг хаачих юм бол яах юм? Хуршүүдээ бөмбөгдөөд эхэлчих юм бол яах юм бэ? Тийм юм угаасаа байхгүй, тийм учраас тэрнээ бид нэр ерөөсө бэлтгэл ерөөсө шаардлагагүй арай 4-7 хоног дээшээ өсрөө тэ нэг за 6-7 хоног тэднийг бөмбөгчих юм бол зүгээр ингээд унчих юм байна. Тийм учраас өөр юмдаа санаа зовох хэрэггүй. За давай бөмбөгтий. Тийм юм хийсэн гинэ. everyone's like, this makes no sense. They can't possibly be that stupid. Not that stupid, but they are that arrogant. Remember, it was not just the collapse of the Soviet Union that fed the arrogance of the Americans. It was really the 2003. За тэгээд ер нь бол ийм байж болохгүй үстэй. Эдгээр тэнэг юм уу? Ямар малууд юм бэ? Ийм тэнэг юм уу гэсэн. Үгүй. Тэнэг биш гэж юм. Зүгээр их зантай гэж юм. Их зантай. За ягаад ийм их зантай болсон бэ гэх юм бол за мэдээж Совет холбоо байхгүй болсон, номер 1 өрсөлдөгч байхгүй болсон. А тэгээ их зан ерөөхдөө хаанаас гаралтай юм бэ гэх юм бол 2003 онд тийм Иракийг бөмбөгцсөн. Зүгээр баг телевизээрээ баг хэдүүлээ нэг тийм entertainment MTV мэт үзэж байгаа юм шиг юм болсон шүү дээ. Бөмбөгдөөл Саддам Хусейн нэг таврагны нүхнээс аваад шүүх хурлуулаад дүүжлээл. Тэгэл ерөөхдөө бидний хүч бол агуу юм байна. Бид нар тийм Иракийг хэдхэн хоногийн дотор ерөөхдөө будаа болгосон. За мэдээж дараа нь терроризм, ISIS гэх мэт чинь юм болсон л доо. Гэхдээ Ирак улсыг нураах, Ирак улсын засгийн газрыг байхгүй болгох, тэгээ Иракийн гол томоохон хотууд тийм ээ Мосул, Фаллужа гэх мэтчлэн Базра бүгдийг нь ерөөхдөө хэдхэн хоногийн дотор булгаад авцсан юм чинь Иран яг адилхан баха зүгээр агаараас тулсан ингээ бөмбөгдөөд жижиг болсон юм чинь Иран яг адилхан байх болно гэж дайрсан гэж. Where in about a couple of weeks, the Americans went in, bombed the crap out of the Iraqi military, and they were able to decapitate the regime. Decapitation. In January 3rd of this year, that Delta Force strike on Venezuela, where they were able to very smoothly, with no casualties, capture, kidnap the president, the sovereign head of state, Maduro. And so тэгээ онцгой багийнхан ашиглаад Delta Force-ыг ашиглаад Америкчууд энэ Ираны дайн эхлэхээс өмнө энэ жилийн 2 сард хэдэн онцгойгийнхаа явуулаад тэгээд яасан бэ гэх юм бол нэг ч хүнээ алдахгүй, нэг ч онгоц нисдэг тэрэг алдахгүй, бараг сумаа ашиглахгүй хэдхэн долларын өртөгтэй юу хийж чадсан бэ гэх юм бол Венесуэла улсын ерөнхийлөгчийг зүгээр тийм хүүхдэд цэцэрлэгээс ингээд тосч авч явахдаа адилхан зүгээр шүүрээр авцсан. Тэгэл юу бодох юм бэ гэх юм бол түй мэ ямар easy юм бэ? Иран яг адилхан байх болно. Maduro is setting trial in New York City. So I know that a lot of things don't make sense, but that's because we're not living in their world. In their world, everything is perfect and everything will go their way. За бидний хувьд бол энэ тэдний хийж байгаа тийм шийдвэрүүд, тийм шийдвэр дээр очиж байгаа янз бүрийн аргументууд, логик бидний толгойн дотор ерөөсөө буухгүй байна. Ямар тэнэг юм бэ? Ер нь бол мангар юм биш үү? Үгүй. Тэдний хувьд бол дэлхий маш ойлгомжтой. Тэд нар бол тийм өөрийнхөө bubble дотор өөрийнхөө баг тэнгэрийн ам дотор ингээм амьдарч байгаа болохоор дэлхийд юу болж байгаа юм бэ? Өөр хүнийг угаасаа сонсох хэрэгчгүй,
өөр хүн угаасаа буруу бид нар номер 1 America гэл ингээл тэ за одоо хүүхдэд цэцгээс дахиад авахаас та ингээл ингээ гараа яваад Аятолла Хоменей гэх мэт чинь бүгдийг ингээ яагаад тэгээ юу болсон бэ гэх юм бол нөгөө улс маань эсэргүүцсэн. За Америкийн топ улс төрийн район хэсэгт ерөөдөө иймэрхүү төрлийн бодлого явдаг юм байна. Тэгээ Жан багшийн тэ энэ хэсгийг надтай хамт үзсэн та маш их баярлалаа. Тэгээ маргааш энэ подкастын дараах тэ орчуулан найруулга давсалт reaction content дээр хэдүүлээ эргээд уулзъя. Баяртай. За та хэдийн дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тэгээ Монголоос гадаад хөвцөөний арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниа дамжуулаад дансны. За тэрэн дээрээ та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хөвцөө та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэг хөвцөөнөөс гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд баг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл баг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компанид очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчийн амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа болно. Бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцоо нэг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээд энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ тэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American Scanner bond-ийн арилжаа ерөөхдөө одоохонд ороход боломжтой юм байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13-нд миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаараа баг зэргийн ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орцсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө энэ компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гих мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиар оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй
тийм $1000 орсон би зөвлөё. За, скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багтсан жоохон өөр байгаа скуулийн өгөөч бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцооныг $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээдтэй ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө таадыг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн жил манай school committee жишээлбэл ойролцооныг 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс айгүй аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибдэг хаалах хасах ёстой. Гэхдээ $1000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө таадыг өгөөж байхгүй болж байгаа гэсэн үг. Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөе. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа. Доллар, еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT, Mexican peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад вэ гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм. Юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцооныг 4 хоног болж байна. Тэгээ манай $1000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөдлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд нь зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө хянаад шинжилээд явж байгаа. Та тийм ерөөсөө орхин гэсэн юм байхгүй. Зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та тийм шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосаа тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээд доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та тийм имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авж байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээч 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг завин сууя. Доор бүртгүүлээрэ баяртай.